Залуучууд өөрсдөө зориод ирэх юм бол ер нь муухай газар гэж байхгүй. Иргэн тойрны залуучуудаа хөдөө гоё штэ л гэдэг шүү дээ. Тий. Хөдөө гоё штэ л гэдэг. Сэтгүүлч мэргэжилт маань эх орныхоо өнцөг булан бүрт за ажил мэргэжилдээ эзэн болсон олон сайхан хүмүүстэй уулзуулдаг юм буянтай ажил. Тэгвэл эх орны эзэн цувралынхаа нэгэн хэсгийг бид Улаанбаатар хотоос 100 км-ийн зайтай орших Төв аймгийн Баян сумаас үзэгч та бүхэндээ хүргэж байна. За 2024 он гарсаар Монгол улсын бүх аймаг 330 сумын хөгжлийг тодорхойлсон чухал баримтчгүүдийн нэг болох газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө мөн ажлын үзүүлэлтүүдээр шалтгаалan яг одоо миний ард харагдаж байгаа Төв аймгийн Баян сумын газрын даамал бүсгүй ажил мэргэжлээрээ энэ салбартаа тэргүүлжээ. Өөрөөр хэлбэл нутаг орныхоо нэрийг гаргаж байна. За тэгвэл эх орны эзэн гэдэг том сэдвийн хүрээнд өөрийнхөө ажил мэргэжлэр чухал хувь нэмэр оруулж байгаа нэгэн сайхан бүсгүйг энэ удаагийнхаа цувралаар та бүхэнтэй уулзуулж танилцуулж байна. Сайн байна уу? Намайг Эрдэнэ Пилогтой Эрдэнэ Тунгалаг гэдэг. МУИС-ийн газар зохион байгуулагчийн сургуулийг 2013 онд төгссөн. За сургуулаа төгсөөд Дорногов аймгийн Алтан ширээ сум буюу Төрлөх суманда газрын даамлаар ажиллаж агаад Төв аймагт саналаараа төрийн албаны зөвлөлд нь хүсэлтээ өгөөд 18 оноос хойш яг өнөөдрийг хүртэл энэ сайхан Төв аймгийн Баян суманда ажиллаж амьдраад явж байна. Анх бол яг нөгөө сургуульдаа багшаар үлдэх тийм надад боломж олцсон. Сургуульдаа нэг жил ирээтэй багшилж үүссэн. Яг ингээд миний хүсээд исэн зүйл биш байсан байхгүй юу? Амьдралын маань одоо нилээдгүй замын төвжрээнд яваад байна. Тэгээ би хүүхдүүдтэй цаг гаргаж чадахгүй байна. Гээл айгүй олон хүчин зүйл нөлөөлсөн. Тэгээд Төв аймгаасаа 100 км зайтай хүссэн үедээ нэг цаг хүрэхгүй цаг гарan тавьгаал хот руу орчоод тэндээс би өөрийнхөө хэрэгцээний бүх юмыг аваад тэгээд эндээ ирээл ажиллаж амьдрал гэдэг. Тэгээд ер нь бол мэдээж хий бүтээ гэсэн залуучууд өөрсдөө зориод ирэх юм бол ер нь муухай газар гэж байхгүй. Иргэн тойрны залуучуудаа хөдөө гоё штэ л гэдэг шүү дээ. Тий. Яг төлөвлөлт хийхэд хамгийн ер нь дөхүү хамгийн их хэцүү зүйл нь бол дэд үтц. Тэгээ энд бол дэд үтцэд нь шийдэгдсэн сум учраас одоо яг өөрийнхөө бодож санаж ирсэн бүх зүйлээ хэрэгжүүлнэ л гэж залуу хүний хувьд зүтгээл ажиллаж байна да. Анх яг ирснийгээ дараа л нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийчих юм бол манай сум яг газар олголтоо ч гэсэн газрын харилцаагаа ч гэсэн зөв зохистой хөгжүүлж болох юм байна, төлөвлөж болох юм байна гэдэг санааны үндсэн дээрээс л 2 жил гарan аймагтайгаа зөвлөгөөгөө аваад сая энэ онд ер нь ингээд дуусчаад үр дүнгээ бас ингээд бат олгоод хараа сууж байна. Ерөнхий төлөвлөгөөтэй байснараа маш олон боломжууд гарч ирнэ. Нийгмийн эдийн засгийн хувьд хүмүүсийн одоо ард иргэдийнхээ амьдралын чанарт маш их нөлөөлдөг. Жишээ нь газар тариалангаа бид нэр аль хэсэгт нь хөгжүүлэх боломжтой юм тийм ээ. Хөдөө аж ахуйн газраа эрчимсэн мал аж ахуйгаа аль хэсэгт нь хөгжүүлэх юм. Энтэйгээ уялдаад хин нэгэн ингээд газар олголтын бүтээн байгуулалт хийя гэдээ ирэхэд одоо манай зөвхөн энэ хэсгүүд дээр бид нэр худалдаа үйлчилгээний газруудаа танд санал болгож байна. Энэ хэсэг нь газар тариалан эрхлэхэд боломжтой. Газар тариалан дотроо ногоон тэжээлэнд хэдэн хувийн одоо ургалттай байна. Улаан буудаанд хэдэн хувь байна гэдэг ингээд бүх зүйлийг нь одоо суурь судалгаа болгож бэлтгэсэн томоохон ажиллаа гэсэн үг. Тэгээ энэнийхээ үндсэн дээр мэдээж хэрэг тариалангаа эрхлэн тэндээсээ бид нар зах зээл борлуулна. Тэгээ хүмүүсийн амьдралд ингээд нөлөөлөх болов уу гэсний үндсэн дээрээс л энэ ажлыг ингээд зориод байгаа. Өмнө нь бас нэг аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулад хийсэн боловч яг бодит яг амьдрал дээрээ ерөнхий төлөвлөгөө маань зөрчсөн. Одоо нөгөө хөрсөн дээрээ буцсан төлөвлөлт байхгүй.
Тэгээд тэрийгээ нөгөө тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөөч татан авдгүй зүгээр л нэг бэлэгдэл болоод ингээл байж идэг. Хамгийн энгийн жишээ бол одоо манайх гадна талаараа 2.8 км автозам төлөвлөсөн эхний ээлжийн ажлууд нь ингээ хийгдээ явж байгаа. Тэгэнгүүт нөгөө автозам барих гээд байгаа ерөнхий төлөвлөгөөний маань зам дээр хүүхдийн дотор баригдаж байгаа жишээний. Манай мэрэгжил, манай салбар тэр дундаа суманд байгаа газрын даамал бол одоо агентлаг дээр яг төв аймаг дээрээ бол төлбөр нь ингээд төлбөрийн мэрэгчлэлтийн хийчдэг те кадастр хийчдэг бэлчээрийн асуудлыг магадгүй мониторинг хийчдэг ингээд чиглэлээрээ геодезийн асуудлыг геодезийн одоо инженер нь ингээд хариуцаа явцдаг бол суманд бол тийм байхгүй шүү дээ. Бидэнд яг ганц нэг хүн төлбөрийнхөө асуудлыг хийн, газраач төлөвлөн, дээрэс нь одоо юу гэдэг иргэдээж хүлээж авна, кадастрын компанитайгаа хамтраад кадастраач хийн. Ер нь хамгийн одоо хүндрэл бэрхшээл нь хүмүүст ойлгуулах. Үүний дараагаар бол санхүүгийн асуудал. Энэ мэдээж хэрэг хээрийн судалгаа хийж хөдөө явах учраас бензинээс ахгуулаад тэгэл маш их санхүүгийн асуудал яригдана. Тэгэхээр энэ бүгд бол одоо яг тухайн үед бол бэрхшээлэл юм шиг санагдчихсэн л да. Ер нь хамгийн хэцүү нь хүмүүст л энэ ажлыг хийх гээд байгаамаа гэж ойлгох. Нөгөө ашигт малтмлын газраас лиценз нь олгогдсон манай дээр нэг 100 гаруй тусгай зөвшөөрөл байсан. За яг өнөөдрийн байдлаар бол 94 болж бас хасагдсан байгаа. 20 онд манайх ашигт малтмлын одоо лиценз олгохоос урьдчилан сэргийлээд нийт газар нутгаа аймгийн тусгай хэрэгцээ болон аймгийн тусгай хамгаалтанд авсан байдаг. Энэ ажлаас хойш бол одоо нэмэлтээр манай дээр лиценз бол олгогдоогүй. Харин хуучин одоо олголт хийгдсэн байсан хайгуулууд нь буцаад одоо магадгүй 24 онд 23 онд лицензээ ингээд хүчин төгөлдөр байгаа лицензүүдийнхээ дагуу үйл ажиллагаа хийгээд энэ тэнд хай өрөмдөй гэд гарч ирж байгаа асуудлууд дээр бол иргэн нөгөө газрын даамлыг өгчлөө, засаг дарга газрын даамлыг өгчлөө ч гэдэм үү ингээд нийтлэг тиймэрхүү зүйлс бол байна. Ажил хийхэд ер нь бол нилээдгүй бэрхшээлүүд гарнаа. Хүмүүсийн үйл алгалцал тэгээд зарим нэг зүйл дээр массын үйл алгалцалч гэдэм үү ер нь тиймэрхүү зүйлсүүд гарна. Тэгээ яг эцсийн дүндээ бол хүмүүс ер нь сүулт нь за яг энэ зүг байсан юм байна да гэдэг нэг тийм одоо зүйл дээр бол тогтож үлддэг. Эхний томоохон төлөвлөсөн ажил бол манайх тал хээрийн нутаг хамаарч явдаг Төв аймгийн Баянсан маань одоо 1960-аад оны үед бол пойл хөгжөө тариалан эрхлэх боломжтой гэдэг байсан бол 60 оноос хойш яг өнөөдрийг хүртэл газар тариалан одоо боломжгүй хүн чаврын зэрэг хөрстэй гэл тариалан эрхэлж болохгүй юу ч урахгүй гэл гэдэг байсан байхгүй. Тэгээд өнгөрсөн 19 оноос ахгуулаад энэ төлөвлөлттэйгээ хамтдаад засгийн газар руу англи шилжүүлэх ажлыг бас давхар хийсэн. Тэгээ манай сум бол түүхэндээ яг албан ёсоор 2019 онд газар тариалан гийн зориулалтаар 1500 га газартай болсон. Тэгээд нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу одоо тэр газар дээрээ олголтоо хийгээд яг үндсэн сумынхаа иргэдэд ногоон дижэл тариалах, улаан будаа тариалах зэрэг ажлуудыг ингээд зохион байгуулнаа гэд ингээд төлөвлөсөн өргөдөл юмнуудаа аваад ингээд байж байна. Газрын харилцаа өөрөө ингээд бүх юмны үндэс газар дээр барилга баригдана, газар дээр хүн өснө, газар дээр мал бэлчээрлэн тэрийг бид нар ундлан нийтэн тийм ээ. Одоо хизээч бүтэн хэмжээнд нь ойлгож чадхааргүй тийм агуу шинжлэх ухаан байгаа юм. Тэгэхээр тэгэл нөгөө за би газрын жишээ нь ингээл нөгөө гэдрэг геологийн судалгаа хөрсний шинжилгээнд бас нөгөө ажиллаараа хамруулад ингээ явж үзэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хөөх газарт чинь ийм элементүүд байд юм биш үү? Хөөх эн чинь сансартай ингэж холбогдд юм биш үү? Тэгэл одоо би жишээ нь одоо орныг ингээд яг энэ ажлынхаа үүднээс олоод судлаад явж байгаа. Төв аймагч өөрөө 27 сумтай, Монгол улсын хэмжээний хамгийн олон сумтай аймаг. Дээрээс нь хот тойрсон сумдуудтай. Тэгээд манайх одоо нөгөө тэр сумдуудаасаа ялгарах
онцлог нь болохоор дэд бүтцийн асуудал, зам харилцаа маш сайн хөгжсөн сум байдаг. За тэгээ энэтэй холбогдуулаад энэ нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу дунд хугацааны төлөвлөлт мөн нэрийн зургийн тодруулалтын ажил гээд бас нэг ажлыг хийж гүйцэтгсэн. За тэгээ энэ ажлуудаараа улсдаа бас нэлээд дээгүүр орсон. Ямар азар яг энэ мэргэжлийг сонгосон юм бэ гэж яг үнэндээ мэдэрдэг. Тэгээд энэ мэргэжлийг өнөөдөр бас өдий яг зэрэгтэй сайн сайхан явахад ээжийн маань оролцоо маш чухал. Яагаад гэвэл ээж маань нөгөө хөдөө байдаг, малтай. Би ч нөгөө хөдөөний малчин айл, энэ жинхэнэ нөгөө уралдааны морь унж одоо аавыгаа дагаж овоодлогоод өгөр хонь малаа харуулж өссөн охин байхгүй юу? Ээж маань нэг өдөр уцаар ярьдیں۔ Миний охин энд нэг ингээд газар зохион байгуулалтын анги гэж анги байна. Тэгээ чи ингээд нэг сонирхоод үзээч гэсэн чинь би ингээд хувьдаа бодохоор би ер нь жоохон тоон домоо хөвгтэйс байхгүй юу? За газар бол ингээд байж л идэг юм. Энэ бол хизээч алга болохгүй гэдэг зүйлийг ингээд боддог. Газартай холбоотой байх юм бол баг тоо бодохгүй юм байна гэдэг тийм ойлголттой. Тэгээ орсон чинь хичээл орсны дараагаар газрын эдийн засаг гэдэг хичээлийг үзээд эхэлдэг байхгүй юу? Би бүр бурхан минь би ч одоо баг би чи юунд орчвоо гэл. Яг сургууль төгсөхдөө бол мэрэгжилтэй хайртай байсан гэж хэлэхгүй. Мэрэгжлээрээ ажиллаж эхэлсний дараагаар одоо ингээл улмал шимтэл дурлаад байгаа энэ салбартаа бол нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу дунд хугацааны 5-7 жилийн энэ төлөвлөлтийг хийж гүйцэтгэхэд маш олон хүмүүсийн дэмжлэг, маш олон хүмүүсийн мэргэжлийн ур чадвар, дээрээс нь Төв аймгийн Баян суманд ажиллаж байгаа, Тамгайн газарт ажиллаж байгаа албан агчид, Баян сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хурал, түүний төлөөлөгчд, тэргүүлэгчд, за өнөөдөр яг Баян сумыг удирдаа явж байгаа засаг дарга гээд маш олон хүмүүсийг хамарсан энэ бодлогын бичиг баримт бий болсон. За энэ бичиг баримт одоо яг ингээ голдролдоо ороод 5-7 жилийн дараа Төв аймгийн Баян сум маань яг баримт бичгийнхээ дагуу хөгжсөн, төлөвлөгөөтэй, үлгэр жишээ, усын тэргүүний сайхан сум болно гэдэгт итгэлтэй явдаг. Газрын харилцаанаас хүмүүс үл хөдлөх хөрөнгөтэй болж шít. Бид нар иргэдтэй газрын харилцаа үүсгэж хүмүүстэй хөрөнгө бий болгож өгж шít. Дээрээс нь Монгол улс өөрөө маш гайхалтай нэг зүйл нь болохоор иргэн бүр үл хөдлөх хөрөнгө буюу газраа нэг удаа үн төлбөргүй өмчилнө гэсэн нэг зүйл заалт байгаа. Нөгөө талаасаа харахад бол маш том буян юм болов уу гэж бодож энэ ажлыг бас хайрлж хийдэг нэг том шалтгааны маань нэг штэ.